Есүс тэндээс явж нутагтаа ирэв. Шавнар нь түүнийг дагалдаж байлаа. Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд сонссон олон гайхаж, хаанаас энэ хүн эдгэрийг авав? Түүнд ямар мэрэгэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар хүчит гайхамшгууд гарна вэ? Энэ чинь Мариагийн хүү Мужаан биш билүү? Яаков, Йосеф, Иуда, Симонрын ах биш үү? Охин дүүнэр нь бидний хамт байгаа үстэй гэж түүнд бүдрэн унтууцав. Есүс тэдэнд иш үзүүлэгч нь төрөлх нутаг, төрөл садангийнхаа дунд болон гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Тэнд тэр хэдэн өвчтөн дээр мутраа тавьж эдгээснээс өөр хүчит гайхамшгийг үйлдэж эс чадав. Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа. Тэгээд тэр эргэн тойрны тосго доор явж сургаал заав. Есүс 12-оо дуудаж тэдэнд бузар сүнснүүдээс дээгүр эрх мэдэл өгөөд хоёр-хоёроор нь бэлгээв. Есүс тэдэнд тушаан аян замдаа таягнаас өөр юу ч талахч, хүүдийч, хэтвчэндээ зоосч бүү ав. Харин шаахагаа өмс, цамц давхарлаж бүү өмс. Гэд Есүс тэдэнд та нар ямар айлд орно? Тэр газраас явтлаа тэндэ байв. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй. Та нарыг сонсохгүй бол тэндээс явхдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унаг гэжээ. Тэд явж гэмших ёстойг тунхаглав. Тэд олон чөтгөрүүдийг зайлуулж олон өвчтөнг тосоор тослон эдгээжээ. Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс Баптист Иохан үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. Харин зарим нь тэр бол Илия, зарим нь тэр бол иш үзүүлэгчдийн нэгэн адил иш үзүүлэгч гэж байлаа. Харин Херод үүнийг дуулаад миний өнөөх толгойг нь авсан Иохан амилжэм гэв. Херод өөрийн дүү Филиппийн эхнэр Херодиатай гэрэлсэн тул үүнээс болж хүн илгээн Иохныг бариулан шоронд хоривлжээ. Учир нь Иохан Херодод та дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн ажээ. Херодиа үүнд хорсож түүнийг алахыг санааргасан ач чадсангүй. Учир нь Херод Иохнаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвхт ариун хүн гэдгийг мэдэж Иохныг хамгаалдаг байв. Херод Иохныг сонсохдоо их твддэгч дуртаяа сонсдог байлаа. Тохиромжтой өдөр ирж Херод төрсөн өдрөө тохиолдуулан Ихстэдэс, Мянгатын дарга нар бас Галилийн тэргүүн нарт зориулж зоог барьжээ. Херодиагийн охин ирж бүжиглэв. Херод болон тэнд байгстад тэр ихэд таашаагджээ. Хаан охинд чи юу хүсснээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. Тэр охинд ам гарч чи надаас юу хүснэ? Би түүнийг чинь хаанчлалынхаа хагсыг чамд өгнө гэв. Охин гарч эхээсээ би юу гуйх вэ гэж асуухад эхэн Баптист Иохны толгойг гэжээ. Охин тэр даруй хааны өмнө яаран очиж яг одоо Баптист Иохны толгойг царан дээр тавиад надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлв. Хаан ихэд харуулсан боловч өгсөн амдгаа ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй. Хаан даруй цаадчин явуулж түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очоод шоронд Иохны толгойг авчээ. Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин ихтэй өгөв. Иохны шавнар үүнийг дуулаад ирж цогцыг авч хадам булшинд тавьжээ. Элч нар Есүс рүү цуглан ирэв. Тэд хийсэн заасан бүхнээ түүнд айлтгалаа. Тэр тэдэнд
та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэж юм. Учир нь тэнд олон хүн ирж очиод тэдэнд юм идэгч зав байсангүй. Тэд тусдаа байхаар зэлүүд газар руу заваар явв. Хүмүүс тэдний хөдлөхийг хараад олонхон таньжээ. Тэд хот бүрээс тийш явгангүйсээр тэднээс уртж ирэв. Эрэг дээр очиод Есүс үе олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. Цаг хэдийнэ орой болоход шавнар нь түүн дээр ирж энэ газар зэлүүд мөн цаг аль хэдийнэ оройтжээ. Хүмүүсийг тараан явуулаач. Тэд ойр орчмын тосгон суурьнд очиж өөрсдөө идэх юм худалдаж авг гэжээ. Гэтэл Есүс хариуд нь та нар тэдэнд идэх юм уу гэв. Шавнар нь түүнд бид явж 200 динараар талх худалдан авч тэдэнд идэх юм уу гэхэд Есүс тэдэнд та нарт хэдэн талх байна? Яв үз гэж айлтлаа. Тэд олж мэдээд 5 бас 2 загас байна гэв. Тэдэнд бүх хүнийг хэсэг хэсэг болгон ногоон зүлгэн дээр суулгахыг тэр тушаав. Тэд 100-аараа 50-аараа хэсэг болон суулаа. Есүс 5 талх 2 загсыг авч тэнгэр өд ширтэн өрөөгөөд талхыг хувааж хүмүүст өгүүлэхээр шавнартаа өгөв. 2 загсыгч бүгдэд нь хуваан хүртээв. Тэд бүгд идэж цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад 12 сагс дүүрэв. Тэнд талх идсэн эрчүүд 5,000 байсан. Тэр даруй тэр хурсан олныг тараангаа шавнараа завинд суулгаж нөгөө тал Бетсайд руу уртж явуулв. Тэднийг явуулсныхаа дараа тэр залбирахаар уулууд явжээ. Орой болоход зав нуурын дунд. Харин Есүс ганцаараа газар дээр байв. Салхисорн явж байсан тул шавнар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Есүс харав. Шөнийн 4 дахь манааны үеэр нуурын дээгүр алхаж тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөхөөр явж байтал нуурын дээгүр алхаж яваа түүнийг хараад шавнар нь хий үзэгдэл байна хэмээн бодож хашгиралдав. Учир нь бүгд түүнийг хараад түгшцгээжээ. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан "Зоригтой бай, би бай, бүү" гэж хэлв. Тэгээд тэдний байгаа завин дээр түүнийг гарахад салхи зогслоо. Тэд маш ихээр гайхацгаав. Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй. Харин ч зүрх нь хатуу байв. Тэгээд тэд нуурыг гаталж Генесарет нутагт хүрээд зангууга эргэж хаяв. Тэднийг завинаас буусан даруй хүмүүс Есүсийг таниад тэр хаваар нэг гүйлдэж түүнийг байгаа гэж сонссон газарт өвчтөе хүмүүсийг дэвсгэртэй авчирч эхлэв. Түүнийг тосгондч, хотодч, хөдөөдч хаач очсон тэд өвчтөе хүмүүсийг гудамж зээл дээр авчирч байв. Тэд түүнээс зөвхөн дээлийнх нь хормойдол гар хүрхийг гуйсан ба хөрсөн бүхэн эдгэрч байлаа.